Орой өндөргөө үзэгчтэй та бүхэн сайхан амарцгааж байна уу? Ингээд Улаанбаатарт 20 цаг болсон байна. Төмний үгийг төрөлд нэвтрүүлгийн удаагийн дугаар хүрж байна. Тэгэхээр өнөөдөр ингээ бидний зочны амарт улсын хурлын гишүүн оюун гэрэл хүрэлцэн ирсэн байгаа. За бороотой орой нэмэд. Орой нэмэд. Сайхан бороо орж байна тийм ээ. Тэг ямар ч хэлсэн иргэдийн их хүсээд байсан одоо бороо бол орж байна. За Улаанбаатарт орохны орон нутгаар их оролцоо айл гэсэн. Говьроо оролцоо. Тиймэрхүү юм бол яригдсан байгаа. За тэгэхээр өнөөдөр бол бид хоёрын ярилцах сэдв бол за маш энгийн байгаа. За та бүхэн мэдж байгаа бах. За сонгуулийн өмнөхөн бол за дорж зодов гэдэг хүн бас гинт одоо гарч ирээл одоо нийгмийн массыг бол их татаж их зөв зүйтэй зүйлийг зарим нь хийсэн гэж ярьж байгаа. Зарим ч бас буруутгах зүйлийг ярьж байгаа. Тухайн хүний таалд байсан тухайн хүнийг одоо болтол баг хамгаалсаар байгаа гэж хэлж болох. Гişүү бас оюун гэрэлтэй ярилцж байгаа. Энэ талаар бас ирэхэд эхлээд одоо бас яриагаа эхэлсэн дээр одоо тухайн хүн одоо аюулгүй байдалд байна уу? Танаа гэрээс явсан ч гэсэн одоо зүгээр бол ямар хөө бол ер нь дор зодоо одоо болтор манад байгаа. За. Тэгээ одоохондоо бас дор зодын өмгөөлөгч биднэрт бол юу зөвлөсөн бэ гэхээр дор зодын эсрэг нээсэн янз бүрийн хэрэгүүд нь цагаатгагдах тэр хүнийг одоо цагаатгах янз бүрийн одоо тэр хүнийг дарамтлсан хэрэгүүд нь хэрэгсэхгүй болох хүртэл энэ хүний бас байдал ноцтой хэвээрээ байна. Эрх мэдэлтнүүдийн дарамтанд хэвээрээ байна. Тийм учраас хамгаалтаа үргэлжлүүлж өгөөч гэж өмгөөлөгч нь хүссэн учраас дор зодоо одоо болтор манад байгаа. Бага мэ тухайн хугацаа бол шаардахгүй. Ер нь бол энэ гэрч хамгаалах гэдэг ажлыг л одоо манайх хийгээд байл да. Манай айл манай гэр гэдэг утгаараа ер нь бол өмгөөлөгч нь манад өөрөө дор зодоог үйлчлүүлэгчээ дагуулж ирсэн юм баггүй юу? Одоо өмгөөлөгч Баасан гэдэг та бүхэн сайн мэддэг. Чөлөөт хамтын холбооны Баасан тэгээ Баасан их ч өөрөө намайг сайн мэддэг учраас хүний эрхийн талаар чи дуурдаг, гэрч хамгаалах тухай чи хамгийн их дуурдаг. Улсын хурлын гишүүн байхдаа энэ гэрч хамгаалах байгууллагын төлөө бас их анхаарч байсан. Тэгээд энэ гэрчийг одоо хамгаалахад чи одоо хувийнхын зүгээс оролцооч. Би одоо энэ хүнийг хадгалж хамгаалахад хэцүү байна. Яг гэвэл намайг мөрдөж мөшгөөд байна гэж надад тавьчирч өгсөн юм баггүй юу? Тэгэхээр тийм ээ. Урд нь бол Тахрын алба гэж одоо маш том алба байлаа штэ. Ер нь бол иргэд бол Тахрын албанд хитэгдэг одоо хамгаалуулагч гэдэг юм тэр талаараа маш их хитэгдэг байлаа. Тэгээд ямар ч одоо хэрэггүй ма цагдаагийн ерөнхий газар цагдаа магадаа тийм хүмүүс байхад одоо энэ одоо идүү зардал гараад энэ одоо эдийн засгийн хямралтайгаа уялдуулаад ярьж өгсөн тийм ээ. Одоо энэ юуг болиулъя гэл. Та болохоор энэний эсрэг байр суурьтай бол нэлээд тэмцсэн. Тэгээд яг уу одоо бол яг өөрөө бол яг энэ албыг бол бараг л одоо тухайн хүн дээр бол хашаад яваад байна л да. Энэ албыг иргэн сэргээх тал дээр бас та ямар нэгэн арга барил одоо хий гэж бодож байна уу? Одоо сэргэгт байхад хэрэгтэй юм гэдэг сая бол харагдлаа шүү дээ ер нь. Тийм манай үзэгчд бас мартсан байж магадгүй би Тахрын албаны түүхийг жоохон сануулъя л да. Тэгэл хууль зүйн сайд Тэмүүжин байхдаа яг энэ хуулийн төслийг анх санаачилж оруулж ирээд Монгол улсын маршалын албаны тухай хууль гэж оруулж ирж ирсэн. Тэгээд улсын хурал дээр энэ нь бол улсын хурлын гишүүн Лүндэ Жансан маршал гэдэг чинь гадаад үг байна. Хэдүүлээ монголоор нэрлэе гэж жагаад энэ албыг Тахар гэдэг нэрийг бол яг Лүндэ Жансан гişүү өгчээсэн. Тэгээд одоо 2014 онд одоо хууль нь батлагдаад Тахрын ерөнхий газар байгуулагдаад одоо аймаг болгонд Тахрын албатай болоод энэ Тахрын албаны хийдэг гол үүрэг нь бол гэрч хохирогчийг л хамгаалах үүрэгтэй. Гэрч хохирогчийг хамгаална бас шүүхийг хамгаална. Тэгэхээр Монгол улсын шүүх нар чинь хоёр талын одоо эсрэг тэсрэг байр суурьтай хүмүүсийн дундуур нь одоо шударга шийдвэр гаргахын тулд шүүгч нар өөрсдөө хамгаалтанд байх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэгэхээр Тахрын албаны гол үүрэг бол шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах, гэрч хохирогчийг хамгаалах юм үүрэгтэй байгуулагдсан. Гэтэл юу болсон бэ гэхээр 2016 оны сонгуулийн дараа ардын нам гарч ирэнгүүтээ маш олон хуулиудыг буцаасан байхгүй юу? Засгийн газраа бүрдүүлэхдээ анхнаасаа Тахрын албыг байхгүйгээр бүрдүүлсэн. Тахрын албыг шууд татан булгаал эхэлсэн байхгүй. Ерөөсөө Эрдэнэтийн засгийн газар байгуулагдахад Тахрын алба татан буугдсан гэсэн үг. Тэгээд Тахрын албаны хийжсэн тэр үүргийг цагдаагийн ерөнхий газрын дэргэд цагдаагийн гэрч хохирогчийг хамгаалах алба гэдэг юмд оролцсон байхгүй. Нэг жижиг алба болгоод. Одоо жижиг алба болгоцсон. Тэгэхээр зэрэг одоо нөхцөл байдал юу болж байгаа гэхээр Тахрын албаар хамгаалуулж байсан хохирогч нар томоохон хэргийн гэрчүүд бүгд цагдаа дээр очих болж байгаа байхгүй. Гэтэл цагдаа өөрөө хэргийг мөрдөж байгаа, мөшигж байгаа баг гэрчүүдийн иргэд мөсгчих гээд байдаг байгууллага учраас гэрч нар одоо бүгд одоо хэргийг илчилж чадахгүй байдалд эсвэл одоо хэргийг одоо гэрчлээ гэх юм бол хамгаалах газаргүй ийм байдалд орцсон. Тэрнээс болоод одоо нэлийн олон хэрэгүүд би хаагдсан гэж сонсч байсан, хэрэгсэхгүй болж байсан, янз бүрийн байдлаар хүмүүс мэдүүлгээсээ татгалцсан гэж бол би сонсч байсан л да. Тэгээ миний хувьд бол энэ Тахрын албыг байгуулахаас нэхлээд би бол дэмжижсэн. Татан буулгах аливаа оролдлого болгоны эсрэг битээ татан буулгаач гэж үг хэлжсэн.
16 оны дараа энэ татан буулгасныхын дараагаар би эргэж байгуулаач гэж бас их дуурж ирсэн л да. Тэгээ өөрөө эргээд яг тахрын албаны ажлыг гинт хийчих юм гэж өстө сансангүй яалтчгүй гэрч гэдэг бол хамгаалалт байх хэрэгтэй маа гэдгийг өнөөдрийн амьдрал харуулдаг байгаа. Тэгэхээр тахрын алба бол буцаад зайшгүй сэрэх ёстой байгууллага гэж байрлаж байгаа. Тэгэхээр одоо яг танай амьдарж байгаа гэрт зор зодоо байрлаж байгаа манай иргэдийн дунд одоо маст өгсөн ойлголт нь гадаадын иргэний одоо гэр өмөлч учраас бид халдаж чадсангүй одоо уг нь бол хамгаалаж очсон гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Очиж чадсангүй гэдгийгсэн. Тэгэхэд яасан чинь одоо бодоход би танай тэр яг гэр чинь нөхрийн таны гэр нэр дээр байдаг юм уу таны нэр дээр байдаг юм уу эсвэл монгол хүний гэр бол орж болох хэрэгтэй байсан юм болов? За энд нөгөө би бол хэвлэл мэдээлэл дээрээс харж байсан л да намайг яг манай гэрийг бүслэх үед би завханд явж байсан байхгүй. Тэгэхээр манай гэрт бол яалтчгүй гадаадын иргэн буюу манай нөхөр байсан. Тэгээд дор зодод байсан байлаа. Тэгээд тэр хоёрыг ингээд цагтаа нар бүсэлчихгүй юу. Тэгээд тэр үед бол үнэхээр яг гадаадын иргэнтэй харилцаж чадахгүйгээсээ болоод нэвтрээгүй юм шиг хүмүүс ингээд ойлгоцсон. Яг жинхэнэ дээр хуулийн дээр юу гэж байдаг вэ гэхээр ерөөсөл орон гэр бол халтшгүй байхгүй. Тэр нь гадаадын иргэний гэр вэ нүү, дотоодын иргэний гэр вэ нүү, хүний орон гэрт прокурорын зөвшөөрлгүйгээр шүүхийн шийдвэргүйгээр хинч нэвтрэх хэрэггүй. Ямар цагдаа нэвтрэх хэрэггүй байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг одоо зүгээр тэнд Монгол улсын иргэн байсан ч гэсэн та прокурорын зөвшөөрлөг үзүүлчихье. Манай гэрлөө нэвтрэх ямар зөвшөөрөл, ямар үндслэл үүссэн бэ гэж асуухад л хинч нэвтэрч чадахгүй тийм одоо ирэх үүсдэг байхгүй. Тэгэхээр манайхан би бас эрхийг нь хэлмээр байна л да. Яг үнэндээ манай гэрийг бүссэн цагдаа нар дотор гэрч хохирогчийг хамгаалах албанаас нэг ч хүн байгаагүй. Тэнд бол эрүүгийн цагдаагийн хэлцээхэн байсан. Тэгээд өшөө юу байсан бэ гэхээр нийслэлийн нийгмийн аюулаас хамгаалах хэлцээхэн буюу нийслэлийн тагнуул гэсэн үг. Тим хүмүүс бол манай гэрийг бүсэлсэн. Тэгээд тэр хүмүүс бол эрнгэр дэрв тэмдэггүй, цагдаагийн дугааргүй нэргүй тийм одоо дөрөв тувцаа дөрмийн дагуу өмсөөгүй тийм хүмүүс бүсэлсэн. Өшөө дээр нь тэн дотор гэрч хөрчийг хамгаалах албанаас нэг ч хүн байгаагүй. Дээр нь прокурорын зөвшөөрлгүй манайхыг бүсэлсэн. Тэгээ бид нар яг яаж яагаад хэний тушаалаар ингээд цагдаа нар ирээд манай гэрийг бүсэлсэн бэ гэдэг ингээд тодруулаад сураглахаар одоо оюун гэрлийн гэрийг бүсэл гэсэн тушаал шийдвэр хаанч гараагүй байсан. Уг нь бол ингээд гараад зураад тэгдэг ямар тушаал шийдвэр хэний ч тушаал шийдвэр гараагүй, хэний ч зөвшөөрөл гараагүй. Зүгээр тэнд ямар хүсэлт гарсан байдг вэ гэхээр Монгол Ардын намын сонгуулийн штабын хүсэлт гарсан байт юм бэл. Тэгэхээр Ардын намын сонгуулийн штабын захиалга хүсэлтээр цагтаа нэрээр бүсэлсэн юм шиг тийм одоо уул мөрөл харагдаж байгаа. Зүгээр бүсэлснийхээ дараагаар ингээ олон нийт цуглараад ирээд ингээд хүмүүс ингээд олуулаа болоод ирсний дараагаар цагтаа нар тараад явсан. Бараг тараад явсны дараа 10-аад цагийн дараа гэрч хөрчийг хамгаалах албанаас зөвшөөрөл гарч ирээд одоо эдний гэрийг одоо хамгаална гэсэн зөвшөөрөл гарч ирээд тэгээд гэр цогцыг хамгаалах албаны 3 хүн бол дараа нь хамгаалж үлдсэн. Тэгэхээр тэр гэр цогцыг хамгаалах албаны хүмүүс бол манай гэрийн гадаа сонгуул өнгөртөл бол хамгаалсан. Тэгэхээр манай үзэгчид сонирхсан асуудал өөрсдийн санал бодлыг бас хэлхийг хүсэх юм бол бидний шууд утас 70 тэгтэг 18 58 нээлттэй байгаа гэдгийг бас хэлмээр байна. Манай үзэгчид бас залгаад бас сонирхсан асуултаа асуугаарай. Одоо бол ерөнхийдөө бол танай гэрт бол байгаад байгаа юм байна л да. Тэгээд яг хизээ нэг мөр асуудал нь шийдэгдэж одоо тэр иргэдийн дунд эх оронч одоо эр зэрэг гаргасан залуугийн асуудал шийдэгдэх бол гэсэн цаг хугацааны хувьд та бас хууль зүйн мэддгийн хувьд бас тийм. Ер нь бол хуулиараа энэ залууд бол ямарваа нэгэн эрүүгийн хэрэг үүсэх үндэслэл байхгүй байгаа байхгүй юу? Хүн бол өөрийнхөө оролцсон хурлын протоколыг бичиж авах хэрэгтэй. Хүн бол протокол бичихын тулд худалдаанд байгаа тоног төхөөрөмжийг ашиглах хэрэгтэй. Тэгээ тэр залуу бол худалдаанд байгаа MP3, худалдаанд байгаа одоо нээлттэй худалдагдаж байгаа тэр iPad тийм зүйлүүдийг ашиглаад өөрсдийнхөө оролцсон хурлын протокол материалыг бичиж авсан тийм л залуу байгаа байхгүй. Гэтэл одоо энэ залуугийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгээд яваад байгаа нь ямар асуудлаар үүсгээд яваад байгаа вэ гэхээр тагнуулын гүйцэтгэх албаны хэрэгсэл ашигласан гэсэн хэрэг үүсгэсэн байдгийг. Тэгээ тэр хэрэг бол хэрэгсэхгүй болох буюу одоо бүр хэрэг үүсгээс татгалзах ёстой тийм үндсэлтэй зүйл байгаа юм л да. Одоо шинэ эрүүгийн хуулиар бол тагнуулын албаны хүн эрх мэдлээ одоо гүйцэтгэх ажил хийх хэрэгтэй хууль хяналтын ажилтан эрх мэдлээ хэтрүүлээд хувийн сонирхлоор бусдыг тагнасан бол одоо тэр хүнийг тагнуулын хэрэгслийг хууль бусаар ашигласан гэж хэрэг үүсгдэг тийм зүйл заалт байдаг байхгүй манай хуулинд. Тэгээ тэр зүйл заалтыг торд зодвын эсрэг хэрэглэх гээд ингээд хэрэг үүсгэх гээд байгаа юм шиг гүйч юм шиг энэ хүнийг ингээд нэлээд удаа дарамтлж байцаасан юм билээ. Тэгээд
Өөрт нь бол яг анх ингээд надад хүнийхээ эрхийг хамгаалуулъя гэдэг ингээд над дээр ингээд бүр сонгуулаас хамаагүй өмнө бараг сар гаруй өмнө над дээр ирж яхад нь би хэлжсэн байхгүй. Чамд хэрүүгээ эрг үсэх бүр ямар ч одоо үндэслэл байхгүй байхад чи яагаад ингэж дарамтлуулаад байгаа юм бэ? Мэдүү чамд ерөөсөө ингэж эрхээ хамгаалахад бол чамд боломж үндэслэл байна. Мэдүү ингээ өмгөөлөгч аваад өөрийгөө хамгаал гэж зөвлөжсэн байхгүй. Тэгсэн чинь намайг өмгөөлөгч олдохгүй байна. Өмгөөлөгч нар ерөөсөө миний тухай сонсоол цухтаад байна надаас гэд ингээд надад айгүйх бэрхшээл тохиолдож байна гэж зовлон ярьж ирсэн. Тэгээ тэр үед харин өмгөөлөгч баасан одоо 5 сарын 31-нд бас нэг хилцүүлгэн дээр олонний өмнө нээлттэй ил тодор би энэ залууг өмгөөлье гэж зарлж тэр залууг өмгөөлж гарч ирсэн. Тэгээд би бол хүмүүст юу гэж хэлмээр байгаа юм бэ гэхээр ерөөсөө өөрийн чинь эсрэг ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хэрэг үүсгэх гээд дарамтлаад ялангуяа тэр дарамтан дотор эрх мэдлийн дарамт нэмэгдээд ингээд байх юм бол Монгол улсын иргэнд хэрэгтэй хамгийн энэ тэргүүний эрх бол юу вэ гэхээр өөрийгөө хамгаалуулах хэрэгтэй. Өөрийгөө өмгөөлүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө гэр орны халдшгүй байдлыг тэ хуулиар хамгаалуулах хэрэгтэй. Тэгээ тэр эрхийг бол бид нэр эдэлжээж одоо хилмигдэхгүйгээр бас нэг давж гарах хэрэгтэй. Гэтэл дор зод бол олонний мэдж байгаа цорын ганц одоо хамгаалтанд байгаа гэрч боловч маш олон гэрчнэр өнөөдөр хамгаалагдах шаардлагатай байна. Ягдвал тэр хамгаалагдаж чадахгүйгээс болоод тэр гэрчнэр ямар байдалд ордог вэ гэхээр хэргийг үнэн зөв гэрчилж чадахгүй байдалд ордог. Чамааг тэгэн шүү, ингэн шүү, гэр бүлийн чи ингэн шүү, тэгэн шүү гэдэг энэ дарамтнаас болоод хүмүүс маш их гэрчийн мэдүүлгээс татгалзаж шударгаас тогтох нөхцөл боломжгүй болдог. Тийм учраас өнөөдөр одоо би ла телевизийг энэ гэрчийн хамгааллын асуудлаар хөндөж байгаад би маш их баярлж байна. Тийм учраас энэ гэрч хохирогчийг хамгаалах гэдэг бол шударгаас тогтооход маш чухал элемент байдаг учраас энэ гэрчийн хамгааллын одоо байгууллагуудыг бид нар эргэж сэргээх хэрэгтэй. Монгол улс үнэхээр шударгасаа тогтоодог ард иргэдэд хамгаалдаг улс болыг бол хамгийн түрүүнд гэмгүй энэ гэрчнэрийг хамгаалдаг улс болох хэрэгтэй гэж би хэлмээр байна. Тэгэхээр мэдээж хүн ямар нэгэн байдлыг үнэн зөвөр илчлэхийн тулд эргээд өөр аюулгүй байх хэрэгтэй болохоор энийг бол та одоо бол ингээл дугаараад явж гişүүн багтаж гисэн дуурж явж ирсэн. Одоо та их хурлд байгаа одоо урд нь хамт ажиллаж исэн гишүүдэд тухайн хүмүүсүүд иргэнийхээ хувьд хүсээд энэ албыг сэргээе гэсэн хөөцөлдөг ажлыг та эхлүүлж байна уу? Энэ бол одоо цэвэр засгийн газрын л оруулж ирэх асуудал. Энийг одоо улсын хурлын гадна байгаа оюун гэрэлж оруулж ирэх ёсгүй. Энийг бол улсын хурлын одоо 76 гишүүн ч энийг оруулж ирдэггүй. Засгийн газрын бүтцийг бол дандаа засгийн газар өөртөө одоо өргөн барьж оруулдаг байхгүй. Тэгэхээр энд бол одоо би засгийн газар ерөнхий сайд одоо энэ ажлыг шууд удирдах хийх үүрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг энэ саяын сонгуулийн одоо нэг иргэдтэй хэрэгтэй үр дагавар юу байж болох вэ гэхээр гэрч хамгаалах гэдэг бол ямар чухал юм бэ гэдгийг энэ сонгуулиар ард иргэдээр харлаа. Ийм учраас та бүхэн энэ ялангуяа засгийн газарт байгаа хүмүүс энэ засгийн газрын бүтцэндээ өөрчлөлт оруулаад энэ гэрч хохирогчийг хамгаалдаг, шүүхээ хамгаалдаг байгууллага гаргаач гэж. Тэгэхээр шүүх гэрч хохирогч нь хамгаалдаггүй болоод ирэхээр ерөөсөө хуулийн байгууллага тэр чигээрээ аль нэг тийшээ аюу хамаархан савладаг байхгүй. Тэгээ саяын сонгуулиар бид нар бас тэрийг харлаа шүү дээ. Саяын сонгуулиар бол ерөөсөө ирэх барьж байгаа нам хаашаа дохино тийшээ бүх хуулийн байгууллага ажиллаад явчихж байгаа байхгүй. Хөндлөнгийн нэг гэрчилдэг хүн байхгүй, хөндлөнгийн байр суурь байхгүй, хөндлөнгийн байр суурийг илэрхийлдэг байгууллагуудад хамгаалалт байхгүй учраас эрх мэдлээ дагаад ингээд хуулийн байгууллага ингээд улс төрийн шуурган туугдаад явчихж байгаа. Тэгээ тэр бол шударгасанд аюу аюултай. Мэдээж хуулийн байгууллага ямар нэгэн байдлаар улс төрийн айлын нам тухайн намын ирэх барьж байгаа одоо намд бол үйлчлэх ямар ч тийм зохицуулт байхгүй шүү дээ. Энийг бол ер нь тэгэл манай иргэд ярьдаг шүү дээ. Одоо тэр нам гарсан бүгд ингээл солигддог. Дараагаасаа эсвэл хорон дагаасаа эсвэл бүгд солигддог ийм системийг аль намыг бол сүүлийн 2 сонгуулиар бол хийсэн. Одоо сая нэг нь хийгээд явж гинэ гэж ярьдаг. Энэ тал дээр та бас байр суурь илэрхийлж. Хуулийн байгууллага дотор бол харьцангуй бага өөрчлөлт явагддаг. Би бол харин хуулийн байгууллага дотор өөрчлөлт бол их удаан хөшөө явагддаг гэж боддог. Зүгээр хуулийн байгууллага дотроо тэр хүн солих гэдэг өөрчлөлтийг хүмүүс илүү хараад байгаа. Би бол нэг хуулийн байгууллага дотроо бүтэц зохион байгуулах гэдэг нь хамгийн том одоо улс төрчлөлтөөс хамгаалах систем юм гэж харддаг. Тэгэхээр хуулийн байгууллага дотор одоо тэр ялангуяа шударга ёсонд хэрэгтэй шударга ёсыг хөдөлбөргөө сахиулж идэг тэр бүтцүүдийг улс төрчөж авч хайж байгаа нь л энэ хуулийн байгууллагыг ерөөсө улс төрийнхний гарт оруулчихад байгаа байхгүй. Тийм учраас би энэ ялангуяа Тахрын ерөнхий газар бол хамгийн улс төрчдөөс ангид хамгийн яг шударга иргэдтэй үйлчлдэг байгууллага байсан чинь тэрийг хамгийн түрүү татан болгож байгаа нь өөрөө улс төрийн шийдвэр байсан байхгүй. Тэгээд тэр бол
маш том улс төрийн алдаа байсан. Тэгээд энэ улс төрийн алдаанаас болоод одоо иргэд хохирж байгаа нь хамгийн аюултай. Хохирогч нар хохирж байна, гэрч нар хохирж байна. Тэгээд хин мөнгөтэй хөрөнгөтэй дарамтлж чаддаг хүмүүс нэг хүчээ аваад бэрдүүд төрж гарч ирж байна. Энд тэнд хүний эрхийг одоо ирээ цэргүү зөрчиж яадаг, хүний амьдралыг ирээ цэргүү бүснүүлж яадаг тийм бэрдүүд энд тэнд гарч ирж байгаа нь өөрөө энэ тогтолцоо гажсны шууд үр дагавар, аюултай үр дагавар нь болж байгаа байхгүй. За тэгэхээр одоо бид шууд утсыг нэй 70 тэгтэг 1858-ыг нээлээ. Үзэгчдээс холбогдоод бид хоёроос санал бодлоо хэлж асуух зүйл байх юм бол асуух боломжтой байгаа. Ерөнхийдөө иргэдийн дунд бол тэр ухаан дээр 60 торгын бичлэг эдгээр бол нэлээд хоёр талыг бол хувааж ирсэн байна. Сайн байцгаана. Таяг дөрөв минут үргэлж. За За саад хэлээд үзэж дөрөв минут үргэлж. За баяр наадмын ажиллагаа сайхан боллоо. Манай ард иргэд сонгуулаа хүсэн хүлээж ирсэн, ирж хайж ирсэн их хүлээлт одоо ингээд дууслаа. Үндэсний хорон үзэлтэй ерөнхийлөгч сонгож гаргаж чадлаа. Ард түмэндээ өнөө төрөлхлөө баяр хүргэе. Энэ үйл явдалд одоо өөрийн шударга байдал гэж юу болдгийг, гэрч гэж юу байдгийг тийм ээ энэ асуудлыг одоо зөвтэй гаргаж тэр 90 минутын бичлэг ямар үнэн байсныг яруу тодоор одоо хөндлөнгийн аудитын шалгалтыг бүх гадаадын одоо юугаар ингэ шалгуулсан цэ оюун гэрэл танд одоо их баярлж байна Монголын ард түмэн. Би чойсоо бас их талархаж байна. Тэгээ одоо бид нар хүлээсэн юм оллоо Монголын ард түмэн сонглоо. Энэ бол их агуу юм а. Олон жил хүлээлээ шүү дээ. Монголын төлөө зүтгэх чадвартай тийм хүсэл зориг ирэмзэлтэй энэ Батболгоо сонгосон дахин баяр хүргэхээс өөр яах вэ? Тэгээ үүнтэй зөвхөлд би нэг л үг хэлмээр. Гадаадд манай 150-аас 180 мянган илэгнэх дахин дүүс амьдарч байна. Эдний их ашиг аимшигтайгаар төрөлжөлттэй байна. Хэдий соёлтой оронд амьдарч байгаа ч гэсэн явж байгаа ч гэсэн тэдний одоо тухайн орноос үзүүлж байгаа тэр нийгмийн халамжлах хайр одоо тэтгэмж тусалцаа тийм ээ хүүхдийн тусалцаа тэр ялхнараа хүүхдийн тусалцаа зэмтрий чинь энэ манай гадаад байгаа элчин хүч авч өгдөг юм байна. Миний мөн олон шагнаруудын хамаатан садангууд бас шивэд мэвэд нар энэ дан майн энэгээр байна л да. Энэ Герман тэр Франц тэр шамнарч байж. Тэгэхэд тэнд одоо энэ Арабын ертөнцийн элчингүүд нь болох тэр тодорхой ойлоо точиг тодорхой яриад боо. Хүн ирсэн бай өөрийнх нь нутгийг бүгдийг ажилтаа төрөлтөө болгоод ахуй хангамжийг аваад өгч дээ. Гэтэл Монгол байдгүй. За баярлалаа ерөөхдөө ойлголоо. Энэ тал дээр та бас үгэж бодож энэ хүн бас нэг ирээд бас бидэрт ярилцлага өгөөд энэ талаар бас дуурсан байна. Тэг ер нь бол гадаадд суугаа элчин сайдууд Монгол хүмүүсийг ажиллаар хангах тэнд нөгөө одоо очисон газарт нь амьдралын зохион байгуулахад оролцох ёстой гэсэн санаа хэлж байгаа юм болоо гэж бодлоо. Тэгээ ер нь тэхийн тулд нөгөө ажил олгогч нартай айгүй идэвхтэй харилцаатай байх ёстой байдгийм байлээ. Ер нь бол аль ч улсад очисон элчин сайдууд тухайн оронд ялангуяа гадаадын ажиллах хүчийг авдаг, гадаадын ажиллах хүчнийг ажилуулдаг, сургаж авдаг. Тийм одоо нийгмийн ухамсартай, нийгмийн одоо хариуцлагатай ажил олгогч нартай сайн танилцж явах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгжээч нөгөө тэр хүмүүсээр дамжуулж л одоо Монгол хүмүүстэй туслах үе таалга нэгдэх байх. Тэгээ миний бодлоор бол би яг тийм зүйлийг л хэлж гэнэ гэж бодлоо. Зүгээр Швед энэ юу орнуудад би сайн мэдэхгүй юм, Европын орнуудад нэг амьдарч үзег болохоор нийгмийн хамгаалтын тогтолцоонд яаж ордгийг сайн мэдэхгүй. Зүгээр Америкт амьдарч байгаа монголчууд бол ингээд холбоо байгуулсан байдгийг. Өөрсдөө их ашиг хамгаалаад холбоо байгуулсан байдгийг. Тэгээд намайг Стэнфордын их сургууль сурж байхад яг тэр баруун иргэн монголчуудын холбоо гэд байгууллага надад тусалж ирсэн. Бүр тэнд очиж амьдрах гээгүй зүгээр би сургууль сурах гээд мөнгө осгож байгаа шүү дээ. Тэгэд баруун иргэн монголчуудын холбоо надад тусалж надад сургалтын төлбөрийг босгож өгөхийн тулд Америкчуудтай нийлж хамтарч ажиллаж ингэж надад тусалж байсан. Тэгэхээр тэнд бол яг бас монголчуудын маань өөрсдийн дотоодын нийт хамтын ажиллагаа одоо бүлэг болох, бүлгэрээ зохион байгуулалтанд орж бие биенийг дэмжих соёл бас их дутагдах байх. Тэгээд тэр соёлоодыг эзэмшсэн газруудтай бол бас монголчууд тэтгэврт аваа явж идэх юм хэлээ зүгээр. Тэрийг одоо манайхан оцсон газараа зохион байгуулалтанд зөв орох,
хуулийг нь хүндэтгэх, оцсон орныхоо соёлыг хүндэтгэх тийм зүйлүүдэд бие бинийгээ сургахад бас иргэд бас давхар идэвхтэй байх юм бол болох юм шиг байлээ гэж харсан. За байна уу? Байна уу? За бүгдсэн байна. Энэ одоо яг энэ боловсролын ихтэй сургуулиуд шалгалт явуулаад дуусчлаа та. Тэгээд энэ хэчнээн хүн ихтэй сургууль авах юм. Түрүүчи одоо ихтэй сургууль ороод төгсөж байгаа хүмүүс ажил байхгүй. Энийг одоо айл болгонд одоо бараг айл болгонд нэгээс 3 ихтэй сургууль төгсдөг. Төгсөөд гардаг одоо 27 жилийн одоо хамгийн том одоо гамшиг нь болоод байна л да. Ажил олдохгүй. Дэлгүүрээс ангуул дээр гол сексиз аргаа бараад байна. Энэ хүмүүсийн хөрх юм нээд яваа хаад үзэлтэй дээд сургууль чад хамаг өнгөс болсон. Одоо 8 сая төгрөгөөс олж шүү дээ. Тэгээ энэ хүмүүстэй төрийн болох хэрэгтэй байна шүү дээ. Монголын төр олон ихтэй сургууль байгаад шаардлага байгаа юм уу? Одоо аюу харлаг атхан ингээд дээд сургууль байгаад байна. Яг минь надад өн төлбөрөөр сургуулийн ихний нийслэл ингээд аваад байна. Их засгийн одоо ихтэй сургууль эдгээр ямар хүмүүс хаана ийм байр гаргаж өгöd байгаа юм. Маш гайхамшигтай. Тэгээ энэ ч одоо энэ хүмүүсийг зүгээр сураагүй шүү дээ. 7-8 сая төгрөгөөр сураад эцсийн дүндээ ямар ч гэж байгаа. Энэ 7-8 сая төгрөг хайцсан. Энэ баячуудын карманд орсон. Энэ баячуудын амжилтыг дэвшүүлэх гэдэг юм шууд одоо хөрөнгөөр орсон. Тэгээд энэ хүмүүс их орнд сууж байгаа мөрчөө бодтой шийдвэр гаргаж чадахгүй байна. Ийм их олон ихтэй сургуулийг нэгтгэмээр байна. Монгол хөнгөн үйлдвэр байгуулмаар байна. Одоо бид нар 1990 оны ихэл шатаас оёон одоо аймшны хүмүүс цаашчихсан нэг дан оёотаа ийм хүмүүс одоо өмсөж бидний шаалаад хэвчээ бараг нь хараад нэг одоо хэрэглээд хай гэдэг үг байдаг гэдэг. Тэгэхээр одоо хэвчээ бараа маш сайн чанарсан. Шатнуудаас авах юм маш их байна. Бас тэр бол хөнгөн үйлдвэр тэргүүл дээ шүү дээ. Тэгээ одоо энэ олон ихтэй сургууль төгсөж байгаа хүүхдүүдийг ингэж хэд юм 400 ингээд нэг хуульч болно, нэг одоо эдийн засагч болно, нэг бизнес ухааны том хүн болно гэдэг өөрхийн аюул том өрөөлттэйгээр сургуульд ордог. 4 жилийн дараа байх ховон дээр хаягддаг. За баярлалаа. Энэ бас нэг бодвочтой зүйл байгаа тийм ээ. За тийм энд би санал нийлж байна. Энд сая бас ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч тухайн үеийн нэр дэвшигч одоогийн ерөнхийлөгч Батулгатай хамт 21 аймагаараа тойрч явхад яг аймаг болгонд яг энэ асуудлыг ярьжсэн хүмүүс. Тэгээд Батулга ерөнхийлөгч ч гэсэн өөрийнхөө мөрийн хөтөлбөрт яг энэ талаар ярьжсэн. Тэгээд хүнсний чиглэл, хөнгөн үйлдвэрийн чиглэл, хүнд үйлдвэрийн чиглэлээр бид нар маш олон ажлын байр гаргаж авнаа. Тэгжээж энэ олон боловсралтай залуучуудыг ажлын байраар ханганаа. Дээр нь өшөө энэ аж үйлдвэрчлэлт гэдэг зүйл бол төрийн бодлого болохгүй хуудчлаа. Яагтвэл энэ бодлого төрийн бодлого болохгүй болохоор ажлын байр нэмэгддэггүй маа гэж тэгж ярьжсэн. Тэгээд саяхан одоо энэ нуцаар ярьсан хүмүүс маань яг тэрийг ярьж байна. Ялангуяа тэр хөнгөн үйлдвэрийн чиглэлийг нэмэгдүүлж өгөөч гэж ярьж штэ тий. Тэгэхээр энтэй бол одоо яг шинэ ерөнхийлөгчийн саналаа бодлол их нийцэх юм билээ. Би сая сонгуулиар явж байхдаа тэрийг бол аюулсаа өөрөө сонссон, мэдэрсэн. Тэгээ өнөөдөр гэхэд би бас мэдээ уншижээ л да. Америк нэгдсэн улсын элчин сайдтай шинэ ерөнхийлөгч уулзсан байна л да. Уулзсангуудаа ярьсан хамгийн ихний сэдв нь Монголын хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг Америк руу татваргүй гаргадаг болгож өгөөч гэж анхны хүсэлтэд тавьсан байлээ. Тэгэхээр 92 онд нөгөө Америкийн Конгресс Монгол зориулж хууль баталж ирсэн байхгүй юу? Тэгэхэд Монголд үйлдвэрлэсэн хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Америк руу татваргүй оруулна гэдэг хууль батлаад 5 жилийн татваргүй хугацаа өгч ирсэн. Тэр үед 92-оос 97 онд манай Монголд ямар үйлдвэр байлаа те? Хөнгөн үйлдвэргээд хуучны үйлдвэрүүд нь бүгд төвчлөгдсөн, шинэ үйлдвэрүүд нь хөл дээрээ босоогүй, технологи нь гологдчихсан ийм байдалтай байсан. Тэгээд Батлага ерөнхийлөгч хэлсэн юм байна л да. Тэгээд 92 оноос 97 онд манай монголчууд танаа тэр өгсөн тэр татваргүй бараа оруулдаг юмыг сайн ашиглаж чадаагүй. Одоо энийг дахиж өгөөч гэж гуйсан билээ. Тэгэхээр тэр бол айгүй зөв хүсэлт гэж бодож байна. Хэрвээ ийм байдлаар дипломат харилцаагаа сайжруулах замаар дипломат аргаар одоо хөнгөн үйлдвэрийг бас цааш нэмэгдүүлэх, энэ ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах юм бол хүүхэд болгон ажлын байр хаана вэ тэрэндээ сурахыг бодно. Одоо жишээлбэл би энэ Гагнуурын анги бол жишээлбэл маш их одоо эрэлттэй анги гэж бид улсад технологийн коллежийн тэнд бол залуучууд бол сайн Гагнуур хийгээд төгсөхөд бол сайн цалинтай ажил бэлэн байж байгаа учраас тэнд бол очрлоо байж байгаа юм л да. Тэрэн шиг аль сургууль ямар чиглэлээр төгсгөөд ямар ажлын байрыг хүүхдэд 100% хангаж ийнвэ гэдгийг албан ёсоор зарладаг болох хэрэгтэй. Зарлаад ирэхэд чинь нөгөө ямар сургуулийн ямар анги төгсөгчд ажлын байртаа болж ийнвэ гэдэг нь албан ёсоор зарлагдаад ирэхээр хүүхдүүд ажлын байртай газар руу аяндаа сонгоод сурдаг. Манайхан яагаад ингээд ийм олон их сургуультай мөртлөө ингээд одоо энэ хүний хэлж байгаагаар хүн болгоны мөнгийг зүгээр аваа л энэ үг гэхээр үр дүнгээ зарлахгүй байгаа байхгүй. Зарлах ёстой гэдэг тийм
ил тод байх ёстой гэдэг тийм зүйл нөгөө шаардахгүй байгаа учраас зүгээр эцэд төгсгөлгүй нэг одоо конвейероор орж гараад идэг. Тэгээ гараад яадгийг хинж мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр юуны одоо сургууль төгсгөөд манайх бол ийм чиглэлээр төгссөн хүмүүс нь тэдэн хувь ажилтаа болдог. Ийм чиглэлээр төгссөн хүмүүс нь 10 жилийн турш ажил олж чадаагүй байна гэж зарлцах юм бол хүмүүс чинь ажлын байр болдог газар руу л яваад байгаа шүү дээ. Тий. За байна. За тасарчихсан байна. Байна. Байна уу? Холбогдсон байна. За, орой. За арамд. За, энэ одоо Монголын төвд засаад штэ. Идэх байлаа. Ерөнхийдөө Монголд яхахаар хоорондоо нэг эсвэл шашингаад эсвэл намаа нэг хуваагдаж байгаа. Энэ чинь буруу юм штэ. Бүгд л Монгол нэг үстэй. Чи ингээд баримтыг ирж ирэх ямар хэрэг эсмээр байж болтгүй. Юу яагаад байж болтгүй? Тийм учраас одоо гарч байгаа одоо ардын нам ардсан маань би хоёулаа итгэхгүй. Итгэхгүй. Тэгээ ерөөсөө идэх юм байхгүй. Та нар яаж баясхын тулд бүгдээр идэж явахын тулд ээж гарч уусаад. Тэгээ ардын ядуур болоод өөртөө баяссан. Ийм болооч юу? Ерөөсөө та нар идэх юм ерөөсөө юу ч яах. Одоо өөрсдөө хэлчих шиг байна. За зүгээр энэ хөлч бай. Бүгдээр л ч гот. Би одоо тийм учраас Монголын төр бас итгэхгүй. Одоо тийм учраас ард түмэнд итгэх, ард түмэн ерөөсөө өөр зөв сонголт хийх. Чи ардсан ардын нам бүр хэрэг байхгүй. Тэр тантаа л ч гот. Бүгд өөрч. Тэр юуны альтатын гадарсан юу гаргадаа штэ. Эдээс юу ямар хайхсаар мөнгө идчихэ. Тэгээд яа хаана тэгээд тэр ядаж бодлоосаа зэрэгчэн эмчиг авч чадахгүй ингэж хөөе тэгээд эдгээр бол хэдэн тэргүүн зүгээр өөрсдөө хаалт хийгээд ингэж явах уу. Тэгээд ийм учраас эдгээр ерөөсөө хамтчгууд байж байгаа тэр социализмын хамтчгууд хийж байгаа асуудал байна. Тийм учраас итгэхгүй. Би бол анхлаа арчлыг аюул дэмждэг байсан. Тэгсэн чинь одоо нэг хойсолт намтайгаа нийлээ арчлсан тэгээд өөрсдөө орсон шүү дээ. Тэгээд эдгээр жоохон тул тэгчээ та нар тийш хас одоо байж байгаа хаа. Эдгээр яаж 40 сумын авна гэж автомат өрж байгаа. Тэгээд хурцлагаас нэгэнтэй өгөх гэж нэг төгч өгчөөд яах вэ гэхээр тэр нөгөө хэсэг нь бол хийж явахгүй юу. Эдгээр чөлөх эдгээс хамтаа хамтчгууд байгаа шүү. Ерөнхийдөө Монголын хамтчгууд үүссэн байна гэж хэлэх гэж байгаа. За аргагүй л дээ яг үндэ ингээд улс төрчдийн хөрөнгө оруулгын мэдүүлгийг ингээ ил зарлахаар санаанд оромгүй их мөнгөтэй тэр бумаар ингээд машин тэрэг үнэтэй зүйл гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр нэг ийм үг байдаг л да. Сайн одоо төрийн албыг сайн гүйцэтгэсэн хүн гэж та хэнийг хэлэх вэ гэж. Тэгэхэд тэр төрийн албанд очихдоо тэр хүнд байсан хөрөнгө төрийн албанаас буухтаа байсан хөрөнгнөөсөө их биш байвал тэр хүн яг төрдөө зүтгэжээ гэдэг нэг тийм үг байдаг байхгүй. Анх орохдоо тэр хүний байсан хөрөнгө буухтаа хэд үржигдсэн байвал тэр хүн бас энэ ажилд байхдаа ховдоо бас их зүтгэжээ, хувийнхаа зүйлд бас их хөрөнгө оруулжээ гэж харагддаг. Тэгэхээр манай төрийн албан хаагчид бол төрд ажиллахаас өөр газар хизээч ажиллаж үзээгүй мөртлөө асар их үнэлэлгүйгээр хөрөнгөчдсөн харагддаг. Тэгээд авилгатай тэмцэх газраас ингэж хөрөнгө оруулгын мэдүүлгийг ил зарладаг болгох хуулийн төслийг бол анх одоо өргөн бариад одоо хийжсэн хүмүүс нь одоо улсын хурлд байдаг цөөхөн хідэн хөрөнгө багтаа гişүүд гэж би хэлмээр байна. Тэгээд дээр нь энийг ингэж хөрөнгө оруулгын мэдүүлгийг ил болгох ёстой гэж тэмцэж байсан хүмүүс бас цөөхөн хідэн хүмүүс байдаг. Тэгээд энэ дотор бол бас тухайн үеийн ардсан намын гişүүд байдаг л да. Ялангуяа нь ерөнхийлөгчийн намын газрын дарга одоо болоод байгаа инх болд улсын хурлын гишүүн улсын хурлын дарга болсон инх болд яг энэ хөрөнгө оруулгын мэдүүлгийг нээлттэй ил тод болгоё гэдэг энэ шийдвэрийг бол манлайлж тухайн үед их хурл дээр батлуулж ирсэн. Би энийг яагаад их сайн мэддэг юм бэ гэвэл яг инх болд гишүүнийг дөнгөж тангараа өргөөд шинэ хуулийн дээр ажиллаж эхэлж байхад нь би өөрөө тухайн үед ерөнхий сайдын зөвлөх байсан. Тэгээд тухайн үед одоо ерөнхий сайдын зөвлөх байхдаа би энэ хөрөнгө оруулгын мэдүүлэг нууц байгаад байна. Энийг ил болгож өгөхөд та ингээ манлайлж тэмцээч гэдэг яг энэ хуулийн төсөл дээр нь саналын би инх болд гишүүн тухайн үед өргөн барьж ирсэн. Тэгээ инх болд гишүүн тухайн үед тэрийг манлайлаад
өөрчлүүлж ирсэн. Тэгэхээр энэ өөрчлөлт гарснаас хойш одоо энэ 2011 онд гарсан өөрчлөлт шүү дээ. Жишээ нь 2008 онд гарсан өөрчлөлт. 2008 оноос 2009 онд ч үлээ гарсан өөрчлөлт. Тэгээ энэ оноос хойш өдөө болтор бараг 10-аад жил бид нар хөрөнгө оруулалтын мэдүүлгийг нээлттэй явуулаад үзэхэд юу болж гэнэ үг гэхээр бид нар яг ингээ улс төрчдийн хөрөнгөжж байгаа динамикийн зургийг одоо харж эхэлж байгаа. Хараад эхлэхэд яг одоо манай энэ саяын ярьсан иргэний бухимдал яг үндэслэлтэй бухимдал болж гарч ирж байгаа байхгүй. Яагвал аль намын улс төрчид орохдоо байсан хөрөнгөнөөсөө гарахтаа илүү хөрөнгөтэй болчиход гараад байгаа байхгүй. Тэгээ энд л хүмүүс бухимдаад байгаа. Тэгэхээр зөв бид нар бол хүмүүс одоо улс төрийн одоо албан тушаалд орохдоо дэлгэсэн хөрөнгөнөөсөө ихгүй тийм хэмжээнд зүгээр нэг ердийн одоо цалингийн үржүүрийн хэмжээнд хөрөнгө нэмэгдсэн байх юм бол хүмүүс ингэж бухимдахгүй. Тэгэхээр энэ маш их төрөөс төрж байгаа тэр бомтон гэдэг энэ хөдөлгөөн энэ бүхэлдээ үзэгдэл чинь өөрөө энэ төр итгэлээ ингэж муухай болгоод байна. байна. За амдраа. Та жоохон чангараарай. Асанжи гэдэг хүнийг дуурайгаар нэг айлд органчоод нэг элчин сайдын яманд органчоод нэг юм болдог. Тэрийг дуурайж оюун гэрлийн нэг хүн байгаа бай. Тэгээ одоо бүгдээрээ Америкийн дуурайгаа болж соёо оюун гэрлээ. Монгол бол монголоороо хөгжих ёстой. Бидний өвөг дээд агуу. Бид Америкийг дуурайж одоо ингээд нэг сар хүчин шиг ингэж явдаг чи одоо ятаардаг биш. Тэрийг ерөнхийдөө юу одоо энэ Монголд бол арчил гэдэг нэг юм бий болсон байгаа юм. Одоо танаа намын тэр арчил гэдэг юм нь яадаг вэ? Хүн дуртай хүнтэйгээ суудаг. Дуртай хүнтэйгээ гэрэлдэг. Дуртай юмаа хийдэг. Одоо нэг үгээр хэлэх юм бол нэг журам өгөө сахлах батгүй эмх замбраагүй ийм улс орныг бий болгосон байгаа. Тэгэхээр аливаа улс үндэстэн тэрийг арим гэдэг бол нэг журам сахлах бат эмх замбраатай байж ялалтанд хүрдэг. А танаа энэ арчил болохоор энэ 3 сая ард түмийг дураар нь тавиад арчил нэгэ чи энтэйгээ туурсан чиний эсхийн асуудал. А гэтэл Монгол улсын төрийн хар хайцны бодлогоор бол 3 сая хүн антаа ирсэн үндэснийг удмын сангийг хамгаалж үлдэх ёстой. А гэтэл танаа арчлын буйнаар өнөөдөр монголчуудын тал нь 3-1 нэрлээд чинь Америк, Англи, Франц, Герман ямар үндэснийг нэрлээд болж байна тийм ээ. Бид өнөөдөр тэрүүн 500 сая хүнтэй байсан бол хүний эрх хөрчлөө арчил гэж ярьж болно. Хүний эрх хөрчлөө арчил гэдэг бол хүн болгоны хувийн эцэг хөслийг дээвэргэж цаана нь угаага улс үндэстний нэг ашиг орхигдуулдаг энэ арчилын технологи. Энэ арчилын технологиг глобалчлал гэдэг технологиор хэрэгжүүлдэг бас. Энэ яаж нэг улс үндэстэн баг буруу улс үндэстэн том улс үндэстнийхээ соёлыг дагаж өөрийнхөө уламжлал удам судар уламжилсан энэ бүх юмаа орхигдуулж гэдэг. За баярлалаа ирэхээр. За би энэ дээр энэ хүн танаа ардчил гэж 10 удаа хэлчих шиг боллоо тийм би тэн дээр нэг тайлбар хэлчих. Намтай холбож ярьж байгаа. Үгүй зүгээр энэ бол танаа ардчил биш байхгүй. Энэ бол манай ардчил байхгүй. Яагаад тэгэхээр Монголын ард түмэн үнэхээр улс төрийн тусгай технологиг хүсээд өөрсдөө ардчлалыг бүтээсэн байхгүй. Энд бол аль нэг намын ардчил ерөөсөө биш. Энэ бол ард түмний ардчлал. Яагаад вэ гэхээр жишээлбэл биш тэ коммунизмын үед бид нар ардчлалгүй коммунист байх үеийнхэн түүхийг мартцсан учраас өнөөдөр ардчлалтай юм бухимдалтай байна. Коммунизмын үед за бүр бодоогоос эхлээл яриа. Бодоогоос ахуулаад бүх ерөнхий сайдууд буудуулсан. За буудуулахгүй нас барсан нь Москвад зүгээр өвчнөөр эх орондоо эргэж ирэх эрхгүйгээр нас барсан. Жишээлбэл бүх ерөнхий сайдууд Кремльд ингээд очиод ягд чим тэр хойд хөрстэй очиж эх орондоо өөхөх эрхгүй гэдэг байсан байхгүй. Тэгээд эх орныхон төлөө дуурсан хүн болгонд буудуулдаг байлаа. Шашин шүтсэн хүн болгонд буудуулдаг байлаа. Тэгэхээр яагаад ийм байгаа юм бэ? Бид нар яагаад бүхэл бүтэн тусгаар тогтносон улс мөртлөө яагаад ийм байгаа юм бэ? Бид нар өөрөө өөрсдөө удирдъя. Зөрчилтэй ч байсан бид нар өөрөө өөрсдийнхээ ерөнхий сайдыг өөрсдөө томлъё. Монгол улсын ерөнхий сайд ерөнхийлөгч нар нэг эх орондоо хүн шиг тайван амьдардаг байг. Энд тэнд очиж дуудагдаж айхгүй байжэг. Энд тэнд гадаад улсын хуулиар яллагдахгүй байг. Гисэндээ бид нар арчлыг хийсэн байдаг байхгүй. Тэгэхээр тэр арчлыг хийсэн хүмүүс бол ганц манай нам ерөөсөө биш. Би бол хаанч явсан юугаараа гайхалдгүй хэр Монгол орны ардчлал бол Монголдоо өсөж, Монголдоо торнож, монголчуудын хүсэл эрмэлзлээр Монголынхаа тусгаар тогтнолын төлөө бүтсэн жинхэнэ Монголын ардчил юм а гэдгээр л би өнгөрдөг. Дотроо бол яг сонгуул болоод ирэхээр бид нар танаа нам манаа нам ярьдаг. За гадагшаа гараад ирэхээр энэ бол Монголын ардчил гэж гайхуулдаг. За хоёрдугаарт бол тэр одоо гэртээ
гэрч хамгаалах нь гадаадын соёл гэдэг. Тэр ёстой биш шүү дээ. Тэр чинь зүгээр хүний сэтгэл шүү дээ. Би зүгээр нэг хүний сэтгэлийг би яриа л да. Бид нар өөрсдөө гэртээ гэрч хамгаалдаг өстө бүр мартчихж 37 оны үед бүх лам нарыг буудаж явах үед манай Хүсгэл аймгийн Эрдэнэ улган сумын Зэрлэгийн гол гэдэг газар доржих гэдэг айл байсан. Тэднийх одоо тишиг сумаас булганы тишиг сумаас оргож ирсэн ламыг бүтэн 20 гаруй жил нуусан байдаг. Зүгээр л сайхан сэтгэлтэй малчаа айл. Тэр үед бол ямар ч гадаадын нөлөөгөөр тэд нар хүмүүсийг нуусан байдаг. Хүсгэл аймгийн жишээлбэл Жаргалан сумын нутагт оточ лам байсан. Нутгийнхан бүгдээрээ оточ ламаа бариулахгүй тулд айл болгон дамжуулж нуусан байдаг тэр үнийг. Тэгэл ерөөсө хилмиглүүл дуустар тэр ламыгаа нууж байгаа л бүгдээрээ тэр ламдаа нууцаар очиж хадаа агууд нь очиж бие үзүүлээл ингээл нутаг орноор нийлжгаад тэр ламаа авч үлдсэн байдаг байхгүй. Тэгэд ийм одоо гэрчээ нуусан хүний авч үлдсэн ийм түүх бол манай Монголд өстой юун гадаадын кино тэрнээс ч хамаагүй олон байгаа байхгүй манад. Тэгэхээр зүгээр бид нар өнөөдөр юугаа мартцсан бэ гэхээр бид нар өнөөдөр тэр зоригийг л мартцсан байгаа байхгүй. Урд өмнөх үеийнхэн маань ямар хатуу нийгмийн үед ямар их зориг гаргаж иж энэ гэрчийг хамгаалж авч үлддэг байсан, нэгнийгээ хамгаалж авч үлддэг байсан. Өнөөдөр бид нар хин ч гэсэн гэртээ гадаадын иргэнчүүд, дотоод иргэнчүүд хин ч гэсэн манай гэрт, танаа гэрт ингээл хүнийг бид нар ингээ хамгаалж байгаа бол тэр хүнийг барих гээд ирсэн, игнэгээр хүрээд ирсэн цагдаагийн өдөөс прокурорын зөвшөөрлөө үзүүлчих. Манай гэр халдшгүй. Та манай гэрт прокурорын зөвшөөрлөгөө оруулах эрүүгийн хэмжээмтэрэг болно гэж хэлэх хэрэгтэй л байх хэвээр. Айлд ороод одоо эрх мэдэлтэй албан тушаалтан айлд ороод айлын гэр орныг прокурорын зөвшөөрлөгөөр нэгжиж болохгүй. Прокурорын зөвшөөрлөгөөр тэдэд орж болохгүй. Ороод дураараа зураг авч болохгүй гэдэг байхгүй юу? Энэ гурав чинь гэмт хэрэг байдаг байхгүй юу? Тэр гэмт хэрэгээс л орон гэрээ бид нар хамгаалж чадах хэмжээний эрх зүй мэдлэгтэй зоригтой тэгээ хүнлэг сэтгэлтэй байх юм бол хинч хэнийг ч хамгаалж чадах л байхгүй өөртөө ч хамгаалж чадна. Тэгэхээр зэрэг энэ бол ерөөсөө харийн юм бишээ. Хүний сайхан сэтгэл гэдэг бол ерөөсөө харийн юм бишээ. Энэ бол Монгол хүний сэтгэлд үеийн үед байсан юм аа л гэж би хэлмээр байна. За, манай. Танаа. Бүтсэн байна. Орой минь хүргэе. За, орой минь. За, оюутны нэвтрүүлэг таарын нэвтрүүлэг хавцаа. Арчлыг бол одоо энэ айхтар хоёр орны дунд байгаа. Олон жил бид нар бас өвдөдтэй устгуулж одоо удам өдөр соёл одоо утга уран зохиол одоо Монголын ямар одоо соёл урлаг байдаг вэ? Тэрийг устгуулж хэлсэн бид нар. Хамгийн зүйл харамсалтай бидний насны дээр 40 жил төрөй байсан бол дараа яаж устгав? Яхад хүмүүс ингэж сэхэж болохгүй. Юмыг цаад утгаар нь бүр хойд утгаар нь бодсон. Зөвхөн өнөөдрийг нам улс төр гэж ингэж харж байгаа. Үрийн үед бүх хүмүүсийн удам цадар хин болж төлөвч гэдэг. Энэ хэдэн долоочод арчлаа гэдгийг гаргаж ирсэн юм аа. Гэхдээ манай монголчууд жижиг бөөрэ орон хоёр хурш юм уу? Тэр орны дунд нэгэн батлах зовж өдөрч одоо үеийн хүртэл одоо жилээчсэн бас таслах үедээ тусалж энэ ухамсар энэ соёл энэ бүгдийг хийж авчирсан цөөхөн ард юм шиг дээ. Марцсан монголчууд шиг дээ. За, лула. Үнэн яг харахгүй бид нар бол зовлон үдсэн учраас арчлал руу орсон юм аа. Бид нар бол манжийн үед урдлаасаа хит хамааралтай, коммунизмын үед хойтлоосаа хит хамааралтай ийм үед бид нар одоо улс төрийн гол шийдвэрүүдийг урд хойно гаргаад байх юм бол ингээд урд хойно хоёр улсын бодлогын дунд Монгол гэдэг улс бол бүр улам цөөрөөд, улам ядуураад, улам зовх юм байна гэдэг ингээд зовлонгийнхаа үр дүнд бид нар энэ олон зовлон дунд бид нар 50 аргаар төр засгаас холждог. 50 сонгуул хийгээд хүссэн үедээ дуртай дарга өөртөө сольждаг ийм эрх мэдэлтэй байх нь Монголд нэг арай урт настай тийм ээ арай одоо аюулгүй юм байна гэж бодож л ерөөсөө ард түмэн маань энэ ардчлалыг сонгосон. Тэгээд энэ ардчлалыг яагаад сонгосон бэ гэдгийг бид нэр өнөөдөр ардсан нам ардын нам гэж ерөөсөө ярмааргүй. Яагаад сонгосон бэ гэдгийг бид нэр ойлгохын тулд түүхэл мэдэх хэрэгтэй. Ард түмэн маань яаж зовж ирсэн, аав ээж маань яаж зовж ирсэн, эмээ өвөө маань яаж зовж ирсэн, тэдний өмнөх үеийнхэн яаж зовж ирсэн гэдэг тэднийхэн зовлонг ойлгохгүйгээр хизээч өнөөдөр ардчлалыг ойлгохгүй. Би одоо Ногоон нүдэн лам гэдэг номоо бичсэн. Тэр үед 30-аад оны зовлон бичсэн. Ногоон нүдэн ламынхаа 2 дугаар дэвтрийг бичиж байгаа. Би 40-од оныхны зовлон бичиж байгаа. Тэгээ үнэхээр өмнөх үеийнхнийхэн зовлонг ингээл бичиж байхад бол би ямар их нулимс, ямар их төвчээр хатуужил дунд Монгол улс энэс өөр зам байхгүй юм байна гэж энэ замыг сонгосон юм бэ гэдг нь л угаасаа ойлгогддог. Тэгээ бид нар ер нь зарим удаа залуучууд бол түүхээ мэдэхгүй хит
эрх чөлөөтэй орчинд өсөд хит цамаа. Угаасаа л ийм байсан юм шиг цамаан байдаг. Зарим хүмүүс болохоор зөвхөн арчлан нам гэж бодоод бухимдаад байдаг. Би болохоор аль альнийг бити ингэж одоо өрөөсгөл хараач. Яг түүхээ бүтнээр нь харах юм бол Монгол улсынхаа тусгаар тогтнолын түүхийг бүтнээр нь харах юм бол арчил бол биднийг тусгаар тогтнолтой байлгаж байгаа нэг баг нь мөн гэж харагдаад. Тэгээ манай одоо үндэсний аюулгүй байдлын бодлогонд ч байдаг. Манай улсын үндэсний аюулгүй байдлын бодлогонд байдаг. Үндэсний аюулгүй байдлыг цаашид авч явах гол хүн нь Монгол улсын иргэн юм аа гэж. Тэгээд үндэсний аюулгүй байдлыг хിവэр нь хадгалж явах гол нэг баталгаа нь ардчлал юм аа. Өөрөөр хэлбэл иргэн нь эрх мэдэлтэй байх нь энэ үндэснийг аюулгүй байлгах юм а гэж ингэж л томьёосон байдаг. Тэгэхээр Монгол улсын иргэнээс энэ эрх мэдэл хумигдаад арчил нь алга болол эхлэх юм бол харин аюултай байдал үүснэ гэсэн тийм одоо философтой шүү дээ манай үндэсний аюулгүй байдал бол. Байна. Заал бүтсэн байна. Арчилгээд яриад байгаа улсуудын одоо амьдрал нь ягаад сайжраад ард түмний амьдрал дороотой байгаа юм бэ? Өнгөрсөн 27 жилийн хооронд арчилгээд ярьж исэн Америкийн гар хөлөсөн та нарын амьдрал сайхан болсон байх юм. Ард түмэн бидний амьдрал ягаад ингэж 27 жил доошоо орчваа. Энийг та надад нэг сайхан тайлбарлаад өгөөч. Хоёрдугаарт энэ арчилсан намын нөхдүүд та нар өөрснөө дүгндэг юм биш ээ. Монголын ард түмэн өөрсдийнхөө амьдралаараа дүгндэг юм аа. Та нар өөрсдийнхөө байгуулсан юмыг сайхан гэж хэлэх нь аргагүй шүү дээ. Ягаад гэвэл та нар тэрний буйнаар гэр өмтөнгүүд болчихсон. Таны амьдарч байгаа орд хашиг би дургатаа харсан. Сайхан орд хашинд амьдарч юм байна лээ. Гэтэл ард түмэн өнөөдөр бороо ороод энэ момгор гэртээ зовж шүү дээ. Эдийн 27 жил гадагшаач явж үзээгүй энэ ард түмнийг яаж зовж үзэх чинь үү? Дэлхийн хамгийн баян орнд бид нар амьдарч чинь. Тэгсэн энэ хамгийн гуйлагчингийн амьдралаар амьдарч чинь. Та нар утгаар ярихаараа бид хамгийн сайхан арчил хамгийн сайхан юм өгсөн гэж ярих юм. Бид нар 27 жил ерөөсөө сайхан амьдарсангүй. Ажил төрөл олдохгүй байна. Амьдрал хэцүү байна. Та нарын амьдрал бол яг сайхан болчихжээ. Та нар амьдралаасаа тасарсан байна. Ард түмний амьдралаас тасарсан байна. Тэгээд та нар өнөөдөр сайхан амаа олохгүй ярьцгаач. Гэтэл ард түмний амьдрал хүнд хэцүү байна шүү дээ. За орд хаш гэдээ ярьчлаа. Яг үнийг хэлэхэд бол би 2 өрөө байранд яг жижигхэн одоо 28 м2 талбайтай байранд л амьдардаг байсан л да. Тэгээ яалтчгүй нэг гадны иргэнтэй гэрэлсэн. За тэр иргэн маань Монголд ирээд яг өөрийнх нь тэр Америкт амьдардаг байшиншгэ байшинд амьдрий гэж хэлж зээл авч тэр одоо байшингийн лизинг төлж тэрийг амьдардаг. Моргэж төлж гэдэг юм уу да. Тэгээд бид нар бол би хөрөнгө оруулгын мэдүүлгэн дээр их хурлын гишүүн багтаж гэсэн бичижсэн ямар их хэмжээний зээлтэй вэ, сар болго ямар их зээл төлдөг вэ гэдгийг бол бичижсэн. Тэгэхээр би бол одоо энэ байранд амьдраад 13 жил зээл төлж байгаа. Цаашаа дахиад 15 жил зээл төлж иж эннийхээ ард гарах юм билээ. Тэгэхээр бол би бол зээлийн байшинд амьдардаг. Зүгээр хэрвээ одоо ганцаараа тий хуучин Монгол одоо стандартаар амьдраа гэх юм бол одоо ч гэсэн гараал одоо эсвэл тэр 28 м2-ийн өөрийнх нь жижигхэн одоо өөрийнхөө төлж чадах хэмжээний жижигхэн байшиндаа бол би амьдрахад хязгаарч чадж чаргалтай амьдрна л да. За тэр бол яг зээлийн байшин учраас би нэг тийм баян хүн биш гэдгийг нэгдүгээр хэлчихье. Зүгээр хоёрдугаарт бол тэр бомтон хүн бол ерөөсөө биш. Миний сарын орлого их бага байдаг. Тэгээд тэргээр зээлээ төлөөл тэгэл үлдснээр мэдж байгаа л яг таардаг. Зүгээр харин 27 жил яагаад монголчууд ядуурч ба гэдэг дээр харин би санаа нийлж байна. Сая ярьсан үнтэй. Яагаад тэгэхээр эдийн засгийн буруу бодлого 27 жил бид нар явуулсан. Энийг бол одоо ардын намч, ардчсан намч хүлээх хэрэгтэй. Энэ эдийн засгийн буруу бодлого нь юу явуулсан бэ гэхээр бид нар Монгол улсынхаа нөөцийг зүгээр л алт нүүрсэл нөөц гэж яриад эхэлсэн байхгүй. Бүр алт хөтөлбөр гэдэг одоо анхны алт хөтөлбөрөөс ахуулаад өнөөдрийг хүртэл Монголын хамгийн гол нөөц бол уул уурхай мөнгө гэж бодоод бүх хүн уул уурхаар ингээ анхаарсан юм билээ. Бүх төр засаг. Ерөөсө бус салбараа хайцсан. Тэгээ бус салбараа хайчингууд юу болж байгаа нөхөр Монгол улсын яг иргэдэг ажилтай байлгадаг салбарууд нь дэмжлэг авч чадахгүй. Монгол улсын иргэдэд цалин өгдөг салбарууд нь дэмжлэг авч чадахгүй. Тэгээ Монгол улсын иргэдийн одоо бүтээж байгаа түүхийн эд тийм ээ, малын түүхийн эд, мал мах тийм тэр Монгол улсын иргэдээс гарч ирж байгаа жинхэнэ баялаг нь үнэлэгдэхэ болцсон. Тийм учраас тэр баялагийг боловсруулдаг үйлдвэрүүд нь байхгүйгээс болоод жинхэнэ үндэсний баялаг болох иргэдийн гар дээрээс бүтээж байгаа баялаг нь үнэгүй болчлоо. Иргэдийн өөрсдийн хөдөлмөр нь үнэгүй болчлоо. Бид нар үндэсний баялаг гэдэг үгийг ярихдаа зөвхөн уул уурхайгаа яриха болио гэдэг ийм л одоо эргэлтэнд бид нар ирээд байгаа. Тэгээ яг саяын сонгуул бол одоо яг энэ иргэдийн яг энэ бухимдлын үндсэн дээр саяын сонгуул болсон.
Саяын сонгуулиар иргэд юу хүссэн бэ гэхээр бидний үнэлэмжийг өөрчлөөдөг. Бид нар хийсэн хөдөлмөртөө мөнгө авдаг болмоор нь бид нар бүтээсэн баялгаа үнэлүүлмээр байна гэдэг дээр сая каноп тарсан. Тэгжээс сая Батболго нэр дэвшигч гарсан. Би одоо гадны хэвлэл мэдээллийн ирээл танаа Монголын эдийн засаг яаж өөрчлөгдөх вэ гэл ингээл асуухад яг ингээд нөгөө сонгуулийн кампанид ажилд явж явах үед одоо нэр дэвшигчийг үзээс хариултуудыг би сонсч байсан л та. Тэгэхэд бол юу гэж хариулж байсан бэ гэхээр Монгол улсын жинхэнэ баялаг бол Монгол улсын иргэдийн бүтээж байгаа баялаг. Тэрлүүл би анхаарна гэж л хариулаад байлаа. Тэгэхээр энд бол одоо энэ бухимдал бол шудраг бухимдлаа. Та хэдийгээр энэ бухимдлыг хэлэхдээ над руу хаяглаад байгаа юм шиг танаахан манаахан гэж хаяглаад байгаа ч гэсэн энэ бол шудраг бухимдлаа. Яг энэ шудраг бухимдлыг бол би сая ингээд 12 хоногт 21 аймгаар нэр дэвшигчтэй хамт сонгуулиар тойрч явахдаа өстө үнэхээр мэдэрсэ. Тэгээд одоо энэ Монгол улсын иргэдийн хийсэн хөдөлмөр үнэлэгддэг болгох, иргэдийн бүтээсэн баялаг зах зээл дээр үнэтэй болгохын төлөө л одоо энэ шинэ ерөнхийлөгч засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай. За ерөнхийдөө бол цаг дуусч ин өгч чинь. Гэтэ би бас ганцхан зүйлийг асуугаад өндөрлөе гэж бодож байна. Одоо нөгөө 60 одоо 90 минутын бичлэгийг за Америкт шалгуулад яг ингээд яг оригдуу хоолой мөн байна гэж тавлаад хэвлэлийн магуурал хэлсэн шүү дээ, тийм ээ. Тэрийг заавал Америкт биш өөр орнуудад хийх боломж байгаагүй юм. Тэгээд нөгөө хүмүүс гэр бүлийн хүнтэй холбоо тайлбарлаадсан шүү дээ. Гэхдээ яах вэ? Би бол гэр бүлийн хүн орос ч юм уу бол би гэр бүлийн хүнийг ерөөсөн нуудгүй шүү дээ. Гэхдээ тэгэл би зурхаагаар нэг хүнтэй таарцсан л үнэн. Тэр нь Америк хүн байж таарсан. Зүгээр яг үннийг хэлэхэд ганц би олон жил яваад ялангуяа бэлэвсэрч үзсэн хүнтэй хүн суудгүй шүү дээ. Яг би урд нь телевизийн нэвтрүүлэгт хэлжсэн намайг ингээд бэлэвсэрсэн байсан учраас надтай ингээд яг Монгол эрэхтэй яг үннийг хэлэхэд суудгүй шүү дээ. Нэг ч хүн сууя гэж надад санал тавьж үзээгүй. Би одоо нэрээ Америк хүнээс бол хүүхд гаргаж үзээгүй. Зүгээр миний хоёр хүүхд хоёлоо Монгол хүний хүүхд. Гэхдээ яг үннийг хэлэхэд онгирлээ чиний хоёр хүүхдийн чинь би одоо эцэг нь болоод би чиний хань болё гэж надад санал тавьжсэн нэг ч хүн байдгүй байхгүй. Зүгээр л би яг үннийг хэлэхэд 37 настай хоёр дагвар хүүхдтэй бэлэвсрээд үзсэн нэг юм эмэгтэй. За нэг хүний хань болоход хин ч хамаагүй дээ. Би одоо хин ч гэсэн надад сал тавьсан үнтэй гэрлээ гэж явж байгаа л Америк хүнтэй гэрэлцэн болохоос нэг Монгол хүнээ голоол нэг Америк хүн хайгаад явсан хүн ерөөсөө биш. Тэгээд тэрийг бас хүмүүс нэг ойлгож өгдөг юм. Харин тэр бичлэгийг бид нар бол хид хидэн орон руу явуулсан байхгүй. Хид хидэн орон руу явуулаад хамгийн түргэн хийсэн газар нь Америкээс төрүүлээд ирсэн. Хариу нэрсэн гэсэн. Тий одоо Англид ч гэсэн нэг хүн шалгуулаад байж байгаа. Тэрийг Солонгост нэг хүн шалгуулаад байж байгаа. Гэхдээ тэр чинь нөгөө хурд гэж байна шүү дээ. Юмыг хийх хурд те. Тэгээд тэр техник технологи нь хөгжсөн болоод ч тэр юм уу Америкаас л хурдан хариу нэрсэн байхгүй да. Тэгэл би тэрийг нь төрүүлээд зарлцсан. Яг бол тэр хариуг бид нар бүх газар руу явуулчаал хариуг нь хүлээгэл. Бүгдийг хүлээнэ гэвэл цаг хугацаа. Бүгдийг хүлээгэл байж байгаа угаасаа. Заримийнх нь хариу гараагүй л байж байгаа. Тэгэхээр зэрэг тэр чинь яг заримийнх нь хариу эсвэл зөрүүтэй эвлүүлэг байна гэж харуулдаг. Үгүй одоо ингээд тэд мэдэхгүй. Тэр хариунууд одоо ирэхээр уг нь бүгдийг нэгтгэж байгаа нэг мөр дүгнэлт хийх. Би бол ингэж сонссон. Монгол HD телевиз биднээс хамааралгүйгээр Монгол HD телевиз англи руу шалгуулах гэж явуулсан гэж сонссон. Одоо тэд тэр хариугаа ирэхээр дахиад зарлана үз. Тэр зэрэг тал тийшээ хүмүүс явуулаад байгаа байхгүй. Надад хэлэхгүйгээр нэг хүн Францад явуулсан байлаа бас. Одоо Францаас хариугаа хүлээж байгаа гэж хэлээ. Тэгэхээр зэрэг тэр хариунууд тал талаас ирэх л байх л та. Тэгээ яг үннийг хэлэхэд бол бид нар яг үннийг хэлэхэд эвлүүлэг шүү эн чинь эвлүүлэг шүү жинхэнэ биш шүү гэж удаадараа мэдээлэл хийгээд байсан учраас л шалгуулъя л гэж явуулсан шүү дээ. Монголын одоо шүүхийн шинжилгээний институт гэж байгаа. Хүрээлэн, үндэсний хүрээлэн гэж шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн. За энэ байгууллага бол өнөөдөр хараат бусаар зарлаж явах ёстой юм. Уг нь. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зарласан нь ингээд хэний ч нөлөөнд орохгүйгээр тэд нар шалгаад хэний ч нөлөөнд орохгүйгээр тэд нар зарлаж явах үндсэлтэй юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн лөө дор зодын өмгөөлөгч нь энэ материалыг өгөөд бараг сар болж байна. Хариу нь гарахгүй сар болоод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр 90 минутын бичлэгийг тал тийшээ өгчөөд байхад түрүүч хариу нь гарсныг л бид нар зарласан шүү дээ. Тий. Өгөхгүйдээ байгаа юм биш. Тэр хин бүгдээр нь л нөгөө л хариуг нь хүлээгээл байж байгаа байхгүй. За баярлалаа үзэгчдээ ингээд өнөөдрийн бидний нэвтрүүлгийн цаг өндөрлөж байна. Бидний зочны хамт улсын хурлын гишүүн болсон оюун гэрэл хүрэлцэн ирсэн юм аа. За баярлалаа танд. За дараагийн дугаараар уулзъя баярлалаа. За